За энэ автомат асаалтын систем бол өвлийн үдэнд машины моторыг асааж тэгээд моторын температурыг барих ийм зорилттой төхөөрөмж байгаа. Энэ төхөөрөмж байна өөрөлдөө салонд байрлах ийм микроконтроллер хэсэг байгаа. Энэ микроконтроллерийн хэсэг маань өөрөлдөө энд дэлгэцтэй. Энэ дэлгэцэн дээр ямар мэдээлэл гарах вэ гэхээр өөрөлдөө энэ төхөөрөмж байна автомат горимд байна уу, хүлээлтийн горимд байна уу? Мөн тэрнээс гадна моторын чинь температур хэдэн градус одоо мотор чинь халсан байна, хөрсөн байна гэдгийг харуулж болно. Мөн тэрнээс гадна энэ дээр байгаа энэ дөрвөн төвчлөрөөр өөрийг програмчлж болно. Тэгээд програмчлна гэдэг дээр юу арах вэ гэхээр та өөрөлдөө энэ төхөөрөмжийг өөр дамжуулаад одоо машина хэдэн цагт асаах уу, хэдэн цагт унтраах уу? Тэрнээс гадна мөн температур тавьж өгч болно. Өөрөлдөө одоо жишээлбэл их өвлөх сайн асдаг машиныг бол одоо жишээлбэл температурын асах температурыг багасгаад нэмэх температурыг өсгөө тавьчихдаг ч юм уу. Жоохон муухан асдаг юм уу илүү найдвартай байхын тулд бол температурыг бол дээш даашаа уян хатан өөрчилж болно. За тэгээд энэ төхөөрөмж маань ямар хэзүүдээс өртгөө гэхээр энэ бол төхөөрөмжийн дулаан хэмжих зорилттой юм тоон датчик байгаа. Одоо энэ жижигхэн энэ бол ингээд тоон датчик. Тэгээд энэ маань уршаагаа яваад машины мотор дээр байрлана. За энэ кабель бол машины асаалтын кондуктор руу залгагдана. Өөрөлдөө ингээд энэ кондукторыг салгаад кондукторыг орон залгачихсан. За энэ дээр хамгаалтын фүүцтэй байна. За тэгэл төхөөрөмж маань ерөнхийдөө иймэрхүү зүйлж байгаа. Одоо би тэгээд машинда яг хаана байрлуулсан, яаж ажиллаж байгааг үзүүлье. Датчик бол энэ моторын гадаргын температурыг хэмжинэ. Моторын гадаргын температур одоо энд орно гэдэг бол энэ тоон датчиг байрлуулсан байна. Тэгээд энэ утас маань дотгошоо ороод контроллерт толболдно. Энэ моторын дээр нэгээ байрлуулдаг нь ямар ч те. Моторын дээр байрлуулдаг гол учир нь яг тэр моторын халуун маань ерөөсөө дээшлэлээр хамгийн дээд анги байна, хамгийн сүүл хүрдэг. Тэгэхээр хэрвээ одоо жишээлбэл энийг доор юм уу өөр газар байрлуулвал энэ үрэл машин чинь үгүй бол олон дахин асах. Үгүй бол бүр таг хөлдөх тийм аюултай учраас энэ моторын хамгийн дулаан их хамгийн сүүлд урдгийд анги дээр байрлуулж байгаа. Энэ моторын дээд анги дээр байрлуулж байгаа. Тэгээ датчик маань ерөөсөө төмрөөл мэдэрч байна. Тэгээ төмрөө мэдэрнэ. Төмрийнхээ дулааныг өөрөлдөө одоо энэ датчик маань ингээд төмрөн дээр ингээд тавьсан тохиолдолд энэ төмрөнийхөө дулааныг мэдэрнэ. Тэгээд дахиад охин байна те дотор. Тэрнээс гадна мөн энэ Япон машинууд ийм одоо шил аккумулятор багтаамж ийм багтай машинуудыг бол яг ийм асаалтын систем тавьсан тохиолдолд аккумулятор дулаалах хэрэгтэй. Тэгвэл бол машины чинь мотор халаад байдаг. Аккумулятор маань зарцах тийм аюултай учраас аккумулятороос давхар дулаалал одоо таны машин олон найдвартай. Яснаа.